20% өгөөжтэй хөрөнгө ололтын багц эсвэл бонд сонирхож байгаа юм бол манай Автомата SG Capital яг тийм төрлийн хөрөнгө ололтын бүтээгдэхүүн одоо гаргаж байгаа. Та сонирхож байгаа бол энэ видеоны доор юу байгаа юм бэ гэх мэт бүртгүүлэх линк. Нэр утасны дугаараа үлдээгээл бид нар тань руу эргээ холбогдно. За, контентээ эхэлцгээе. Тэгээд энэс болж одоо дэлхийн 3 дугаар дайм болохгүй мó болно. Трамп юу өдөрч чадах юм бэ гэх юм бол хэр аимшигтай болох юм бэ? Тийм богино хугацааны ингээд тэрсэл болох юм уу эсвэл 1938 оноос 1945 оны юм шиг болох юм уу? Тэрийг ерөөхдөө Дональд Трамп өдөрч чадна. Тэгээд энийг харахаар буцаагаад Дональд Трамп миний зүгээс хэдэн оноо авчлаа хэлэх ёстой. Дональд Трампын төвчээр нь дууссан байна. Хэнийг төвчгүй байгаа юм бэ гэх юм бол ганцхан Ираныг төвчгээ болцсон биш ээ. Израильчуудыг бас төвчгөө болчлоо. За энэ бас гайхалтай. Яагаад гэх юм бол сүүлийн хэдэн хоног би Дональд Трампыг нэлээд шүүмжилсэн. Израиль нохоо хүртэл барыг ингээд шоолсон маягаар хэлж байсан. Тэгээ өөрийнхөө нам дотроо ингээд дайныг мөрөөдөж байгаа хүн болгоны мөрөөдлийг биелүүлсэн. Израилийн лобби тийм мөрөөдлийг биелүүлсэн. Ираныг амар бөмбөгдлөө шүү дээ. Гэхдээ дөнгөж сая Дональд Трамп ямар амжилт бий болгосон бэ гэх юм бол хоёр талын галыг зогсоосон. Гэхдээ Израильчууд давраад дахиад нэг удаа тултан бөмбөгдөөд Иранчууд ганцхан нэг пуужин явуулсан заяа. Юу ч оноогүй тэр пуужин ганцхан нэг пуужин хариуд нь явуулсныхан дараа Израильчууд дахиад онгоцоо явуулаад Ираныг дахиад бөмбөгдсөн. Израильчууд төрүүлээд дайрсан, том бөмбөгдсөн. Иранчууд бяцхан хариу барьсан. Израильчууд дахиад бөмбөгдөж байгаа. Тэр мөч дээр Дональд Трампыг төвчээр алдсан. Тэгээ би анх удаа Дональд Трампыг ийм аимшигтай төвчээрийг алдчихж байгааг нь харсан. Хамт харцгаая. Тэгээд эвэл мэдээллийн нэг талынхаа л юм ярьж байгаа шүү дээ. Ираны эсрэг Израилийн төлөө тэг юу асууж байгаа юм бэ гэх юм бол Иран ерөөхдөө их тайвныг хүсэж байгаа юм уу? Иранчууд сая хилцээг зөрчсөн биш үү? Иранчууд бөмбөгдөд эхэлж байгаа юм шүү. Та юу гэж бодож байна? Иранчууд ерөөхдөө их тайвны төлөө юм уу, дайны төлөө юм уу гэж асууж байна. Дональд Трамп одоо юу ярьж байгаа юм бэ гэм яа Иранчууд хилцээг зөрсөн. Гэхдээ Израильчууд ч гэсэн зөрсөн шүү. Амар чухал. Яагаад гэх юм бол Америк улс төрч Израиль еврей хүнийг шөмжлөнө гэдэг чинь амар аюултай. Тэгээд хэвлэл мэдээллийн ажлаа. Тэгээд Израиль улс ерөөхдөө инх таймны төлөө юм уу гэсэн чинь Дональд Трамп юу хэлж эхэлсэн бэ гэх юм бол би хилцлээ бүтээгээд зарлсныхан дараа Израиль юу хийсэн гэж made the deal. They came out and they dropped a load of bombs the likes of which I've never seen before. Яг хилцлээ зарлсныхан дараа Израильчууд бараг анх удаа ийм их бөмбөг явуулсан. Тэ энэ маргаан энэ дайн эхлэхээс хойш ийм олон бөмбөгийг явуулаагүй. Хилцэл зарлсныхан дараа. Тэ Трамп лөө ерөөхдөө энэ салаавчийг явуулж штэ. The biggest load that we've seen. I'm not happy with Israel. Тэ хамгийн олон бөмбөг явуулсан. Би бол Израильтэй ерөөсөө happy биш ээ. You know when I say okay now you have 12 hours you don't go out in the first hour and just drop everything you have on them. So I'm not. За. Тэгэд миний шаардлага байсан байх юм бол 12 цаг та нар хооронд алцгаа болоо. Тайвшир. Тэгээ 12 цаг хэлснийхэн дараа нэг цагийн дотор тулсан бөмбөгдөх гэсэн үг биш штэ. Not happy with them. I'm not happy with Iran either. Би бас Ирантай бас тийм амар баяртай байгаа биш. Гэхдээ Израилийг тултан шүүмжилж байгаас. But I'm really unhappy if Israel's going out this morning because of one rocket that didn't land that was shot perhaps by mistake that. За. Тэгээ би юун дээр уурлах юм бэ гэх юм бол Израильчууд өнөөдөр маргааш өглөө тий. Дахиад онгоц явуулаад Ираныг бөмбөгдөөд эхэлчих юм бол яагаад вэ гэх юм бол Иранчууд ганцхан нэг пуужин явуулсан тэр пуужин юу ч оноогүй тэр бүр ингээд алдаа байж магадaltaй тэгтээ алдаа байх магадaltaй юм дээр энэ дайныг буцаагаад шинээр эхлүүлнэ гэдэг чинь ерөөсө утга учиргүй гэсэн юм ярьж байна. Тэгээд одоо хэвлэл мэдээллийн хоорондоо шалж байна. Байж да та нар нэг юм ойлгоод авчих. We basically have two countries that have been fighting so long and so hard.
бид нэр тэнд юу болж байгаа юм бэ гэх юм бол тэр хоёр улс цустан, үндэстэн, шашин. Тэ хэдэн зуун жил хооронд алдсаар хагаад юуны төлөө алдсаад байгаагч бүр мартцсан, утга учиргүй болсон. За одоо сайн сонсоорой. That they don't know what the fuck they're doing. Тэ хаа хүртэл ингээд тэд нэг хооронд алдсаж байгаа юм бэ гэх юм бол to the point that they don't know what the fuck they're doing. F bomb Trump ашиглаа. Харал эцэст тэд нэр юу ч ойлгохгүй байна. Тэ? Understand that? За ойлгож гин үү? Respect. Тэ? 100% еврей нохоо биш юм байна. Donald Trump сонгуулийнхаа амлалтуудаас санаж байна. Тэгээ улс төрийн тоглоомыг заавалчгүй тоглох хэрэгтэй тий. Тэр санхүүжил авсан хүмүүсийн хүслийг тодорхой хэмжээгээр биелүүлэх хэрэгтэй. Нам дотроо хуулийн төслөө батлуулахын тулд их хурл дотор сенат дотор тий амжилтаа гаргахын тулд жигсэн бүлэг нам дотроо тэр хүмүүсийн хүслийг бас тодорхой хэмжээнд биелүүлэх хэрэгтэй. Гэхдээ Donald Trump юу хийх вэ гэх юм бол энэ дайныг томруулах. За. Тэгээд энэс болж одоо дэлхийн 3 дугаар дайн болохгүй мó? Болно. Трамп юу өдөрч чадах юм бэ гэх юм бол хэр аимшигтай болох юм бэ? Тийм богино хугацааны ингээд тэрсэл болох юм уу эсвэл тийм 1938 оноос 1945 оны юм шиг болох юм уу? Тэрийг ерөөхдөө Donald Trump өдөрч чадна. Тэгээ энийг харахаар буцаагаад Donald Trump миний зүгээс хэдэн оноо авчлаа хэлэх ёстой. Тийм. Гэхдээ энэ гар хилээд байсан шүү заяа. Хилээд байсан шүү. Энэ Израиль, еврей хүмүүс амар аюултай байгаацтай. Тэ? Хүслийн биелүүлсэн ч, инх тайвныг бий болгосон ч, Тель-Авив, Хайфа гэх мэт хотуудыг бөмбөгдөхөн зогссон ч, Биби Нетаньяу юу хийж байгаа юм бэ гэх юм бол зүгээр энэ дайныг дараагийн шүв төвшөнд авчрах шалтгаан шалтгааныг мөрөдөж байгаа гэдэг тийм. За. Тэгээд Donald Trump дараа нь юу гэлжсэн бэ гэх юм бол би Иран улсын режим change-ийг ерөөсөө хүсэхгүй байна. Энэс юу гарч ирэх юм бэ гэх юм бол зүгээр замраагүй байдал chaos гарч ирнэ. Тэ. Тэгээд Donald Trump араас нь бас tweet явуулсан. Израиль Ираны лөө дайрахгүй шүү. Бүх онгоцнууд нь иргэн харин. Тэ. Юу их юм бэ гэх юм бол онгоцноос зүгээр мэнчилгээ hello. Хинэ plane wave хинэ. Хинч нас барахгүй хинч гимтэхгүй ceasefire бол хүчнтэй шүү. Тэ. Donald J. Trump, President of the United States. Араас нь Израиль бөмбөгөө явуулахгүй шүү. Бөмбөгөө явуулах юм бол маш ноцтой зөрчил шүү. Онгоц жолооч нараа буцаагаад аваад ир. Гэртээ хариул. За ийм шуурхай мэдээ гарсан. Donald Trump амжилт хүсье. Амар аюултай юм хийсэн. Еврейчүүд ер нь бол Америкийн ерөнхийлөгч дургүй юм бол юу гэдэг юм бэ гэх юм бол шавар хаадаг. Тэ, огцруулдаг. Лоббигаа ашигладаг. Тэгээд John F. Kennedy-гийн тавилан таад санаж байгаа юм бол бас алчиж магадгүй.